Орой минь өнөөдөр та бүхэндээ 2006 оны Silent Hill буюу Аниргүй толгойд хэмээх киноны товчлолтыг хүргэж байна. Кино шөнө дундын үед шаргал үст Роуз хэмээх нэгэн эмэгтэй өргөмөл охин Шероноос сандран хайж нэрийг нь дуудан хашгирч байгаагаар эхэлнэ. Эхнэрээ гадаа охиноо ирж хайхыг балкон дээрээсээ харсан нөхөр Кристофер нь ч үүнийг хараад түүнд туслахаар буuna. Роуз охиноо хайн гол дагаж гүйсээр нэгэн хүрхрээ бүхий өндөр хавцлын ирмэгт тулж ирэхэд хавцлын нөгөө захад охин Шерон нь зүүдэндээ явж байгаа байдалтай харагдана. Нойр мөв Шероны нүдэнд голын хавцал элдв төмөр тавцангууд бүхий гүн цооног болж харагдах бөгөөд тэрхүү цооног дундаас нэгэн чихтэй охин түүнийг дуудах шиг болдог. Ингээд охиныг яг доошоо өсрөх гэж байхад нь Роуз ам мөлтөс амжин ирж түүнийг аврах бөгөөд охин амандаа Аниргүй толгод гэж дахин хашгирсаар байдаг. Бодлоггүй тэдэн дээр нөхөр Кристофер нь ч ирж охин эхнэр хоёроо тайвшруулна. Үүнээс 2 жилийн дараа Роуз охинтойгоо модны ёроолд аз жаргалтайгаар ярилцсан сууж байх бөгөөд охиныхоо үргэлж яриад байдаг Аниргүй толгод гэдэг газар руу явж байгаагаа хэлэхэд Шерон ийм зүйл ярьж байсан гэдгээ санахгүй байсан ч түүнд энэ талаар эргэн сануулахын тулд тийшээ явж байна гэж хэлдэг. Ингээд тэд тэндээс босож аяллаа цааш үргэлжлүүлэхдээ хүмүүс болон гигантнууд сахиусан тэнгэр болон ертөнцийн өмнө шүүгдэх ёстой гэсэн утгатай самбарын хажуугаар өнгөрнө. Харин энэ үеэр Кристофер их нэртэйгээ холбогдох гэж хичээх бөгөөд учир нь тэд энэ аяллахаа талаар түүнд хэлж мэдэгдээгүй явчихсан байдаг. Тэр их нэрийнхээ интернет хайлтыг шалгаж үзээд тэднийг Аниргүй толгод гэдэг орхигдсон хот руу явж байгааг олж мэднэ. Уг хот 30 жилийн өмнө газар доорх аимшигт төмөрт өртөн хүмүүстэй юутай идэгээ шатаж сүрсэн байжээ. Роуз Шерон 2 Аниргүй толгод хотыг чиглэн давхисаар бүрэнхий болох үед нэгэн шатхуун төвийн үүрийн гадаа ирж зогсох бөгөөд Роуз шатхууны саваа дүүргэж аваад машин дотор унтаж байсан Шерон руу харна. Улмаар түүний шатаж буй элдв хачин дүрснүүд зурсан дэвтрийг нь сонирхон авч үзээд учрыг нь асуухаар түүнд харуултал Шерон тэр зурагнуудыг зураагүй гэж эсэргүүцэн уйлагнадаг. Шероны ихүү уйлагнах дуу тэр хавьд явж байсан нэгэн цагдаа эмэгтэйн анхаарлыг татна. Роузыг шатхууныхаа тооцоог хийхээр дотоош орсон хойгуур цагдаа эмэгтэй учир байдлыг тодруулахаар машин дотроо үлдсэн охин дээр ирэх ба Шерон танихгүй хүнтэй ярьж болохгүй дүрмтэй гэж хэлдэг. Энэ зур Роуз Касчнаас Аниргүй толгод руу ямар замаар явах талаар асуухад Касчин түүнд тийшээ явдаг зам гэж нэгэнт байхаа болсон бас төлбөрийн карт нь ажиллахгүй байгаа талаар хэлнэ. Улмаар Роуз тооцоогоо бэлэн мөнгөөр хийчгээд нөхөрлүүгээ залган Аниргүй толгод руу хийх аялалтанд саад болох хэрэггүй гэж хэлэхэд нөхөр нь Шеронд хэрэгтэй байгаа зүйл эмчилгээ болохоос аялал биш гэж түүнийг ятгахыг оролддог. Харин Роуз ямар нэгэн юм тариа охинд нь тус болохгүй гэж бодож байгаагаа хэлээд Шероны хачирхалтай нөхцөл байдлын учрыг Аниргүй толгод руу очиж байж мэдэх юм шиг санагдаад байна гэдэг. Учир нь Шерон тэдэнд үрчлүүлэхээсээ өмнө Аниргүй толгодод амьдарч байсан бололтой байжээ. Ингээд Роуз замаа цааш үргэлжлүүлж нэгэн уулын замаар явж байтал цагдаа эмэгтэй тэдний араас даган машинаа зогсоохыг тохисон тул Роуз зогсно. Гэсэн ч тэр Аниргүй толгод хот ойрхон байгааг тэмдэглэсэн самбарыг хараад бодлоо өөрчлөн цааш хурдлан давхисаар цагдаа эмэгтэйгээс мөрөө буруулахын тулд нэгэн сараалжин хаалгыг тэр чигтэн дайран ордог. Гэтэл гинэт зам дээр нь нэгэн чихтэй охин гарч ирсэн тул Роуз охиныг дайрахгүй тулд жолоогоо сандран мушгаад замын хажуу талыг мөргөн зогсдог. Тэр ослын дөрвөлтийн улмаас ухаан алдаад өглөөн сэрэхэд Шерон алга болсон байх бөгөөд эргэн тойрныг нь битүү манан бүрхэн тэнгэрээс үнс тасралтгүй нэвсийн хаялж байдаг. Улмаар Роуз машинаасаа буугаад тэр хаваар охиноо хайж яваад Аниргүй толгод гэж бичсэн самбар олж харсан зорьсон газараа ирсэн болохыг илтгэдэг. Роуз Шерон байж магадгүй нэг охиныг олж харан араас нь хөөцөлтөн бүйсээр доошоо хонгил руу буусан нэгэн урт шатан дээр ирдэг. Шатаар доош буухад хонгил хав харанхуй байсан тул Роуз гэрэл гаргахаар асаагаараа асаагаад хананд гинжилсэн ирэмдэглэгдсэн цогцос олж харан асар ихээр айн балмагдана. Айсан Роуз хонглоос гарч цухтаах гэтэл ардаас нь түлэнхий зомби хүүхдүүд чимээгүйхэн гитэн ирж түүнийг чирч булдран авч явахаар оролдоход Роуз айсандаа хашгиран тэдэнтэй тэмцэлтэнэ. Тэгтэл өнөөх зомби хүүхдүүд гинэт сарнин алга болдог. Маргааш нь Роуз захиад л сүрсэн хотын гудамжаар охин Шероно хайн явж байгаад нэгэн тэнүүлчин эмэгтэйтэй таарна. Роуз түүнд охин Шероныхоо зургийг харуултал тэнүүлч эмэгтэй зурагтай зүйлтийг нь булааж авахыг оролдсон тул Роуз тэндээс цухтаан машин дээрээ ирнэ. Тэр Шероны зургийн дэвтэр дээрээс чатаж байгаа сургуулийн зураг олж хардаг. Ингээд тэр нөхөр Кристофертой охин Шерон алга болсон талаар дууд мессеж үлдээн. Тэгтэл цагдаа эмэгтэй ирээд түүнийг Шеронд ямар нэгэн муу зүйл хийсэн гэж бодно. Буугаа тулган Роузыг баривчилдаг. Тэр өчигдөр шөнө яаж игээд Роузын араас дагаж ирч чадсан байжээ. Энэ үеэр Кристофер машинтайгаа Аниргүй толгод руу явж байх бөгөөд эхнэрийнхээ дууд мессежийг хүлээж авсан ч яран огт ойлгогддоггүй. Түүнийг хотын хаалган дээр ирэхэд цагдаа нар зогсооно. Тэд ч бас Роуз болон цагдаа эмэгтэйг хайж байсан бөгөөд тэднийг хамтдаа хотоос хайхаар болдог. Харин Роуз болон цагдаа эмэгтэй хотыг орхиж явах гэсэн боловч зам нь тэр чихтэй эвдэрч сүрсэн байдаг.
Ингээд тэднийг яаж тэндээс гарах учраа олохгүй зогсож байтал гинэт нэгэн зомби шиг зүйл тэдэн рүү дайрна. Улмаар өнөөх зомби шиг мангас халуун нурмаар цагдаа эмэгтэй рүү хүлээн хувцас малгайг нь түлж орхих бөгөөд цагдаа эмэгтэйч түүнийг буудан дарж авдаг. Харин Рүүз энэ завшааныг ашиглан тэндээс цухтааж Широныг хайн хотын сургуулийг чиглэн явна. Тэр сургуулийн барилга руу орсон хойноо тэр хавийг сонирхон явж байтал хамгаалалтын хувцастай хүмүүс эргүүл хийж явааг олж харан бушуухан шиг өөр барилга руу цухтдаг. Рүүз нэгэн хоосон ангид орж ирсэн хойноо коридорт нэг охин бууж явааг хараад охины араас хөөцөлтөн шатаар гүйсээр угаалгын өрөөнд ирнэ. Тэнд дахин нэг өргөстэй тороор ороосон зэрэмдэглэгдсэн цогцтой таарч амнаас нь ямар нэг зүйл гаргаж авч байтал гинэт өмнө харсан хамгаалалтын хувцастай хүмүүс түүнийг олоод ирдэг. Рүүз ч угаалгын өрөөний хаалгыг бушуухан төвжээд дотор нь нуугдах бөгөөд хамгаалалтын хувцастай хүмүүс хаалгыг нь хүчээр эвдэх гэж оролдоно. Гэсэн ч азар сагсан дах шувууж иргэн өнөөх хүмүүст харанхуй болж буйг анхааруулснаар тэд чоргодох газар олж нуугдахаар тэндээс яаран явцгаадаг. Удалгүй харанхуй болж төгшүүрийн дохио чангаар хангинан дуурахад Рүүзийн эргэн тойрон дах бүх зүйл сүмхрэн өөрч унах бөгөөд өргөстэй тороор гинжлэгдсэн байсан цогцос амилан түн рүү аажуухнаар мүлхэж эхэлдэг. Рүүз үүнийг хараад яаран тэндээс цухтаж коридорт ирэхэд аврах том жомнууд зомбичсэн хүмүүстээр овоорон шавж байх нь харагдана. Үүнийг хараад зүрх нь амаараа гарах шахтал айсан Рүүз тэндээс бушуухан цухтааж элдв төмөр сараалж бүхий хонголд хурж ирэх бөгөөд хонголын нөгөө зах руу гүн гараад Алиса хэмээх нэгэн охиныг олж харна. Алиса охин их л ууртаагаар ямар нэгэн зүйлс сараачин зурж байх бөгөөд охиныг түүн рүү харахад айсан Рүүз цонхоор доош ундаг. Тэгтэл аврах том сэлэм шиг зүйл барьсан мах нядлагч гарч ирэх ба Рүүз ч айсандаа сургуулийн өөр нэг барилга руу хумбуй цухтаана. Энэ хооронд Кристофер мөрдөвч хоёр аниргүй толгойд сургууль дээр ирэх бөгөөд хэдийгээр тэд Рүүзтэй нэг газарт байгаа боловч түүнийг харж чаддаггүй. Гэсэн ч Кристофер эхнэрийнхээ үнэрийг таньж түүнийг тэнд байгаа гэдгийг нь ойлгодог. Учир нь Рүүз зэрэгэлдээ ертөнцид гацаж орхисон бөгөөд харин тэд бодит ертөнцид байгаа болж таардаг. Хоёр өөр ертөнцид байгаа учраас тэд Рүүзийг харж чадахгүй байжээ. Зэрэгэлдээх ертөнцид гацсан Рүүз цухтааж гүйсээр эцэст нь тамирдан унах бөгөөд аврах том Жомны сүрэг түүн рүү ойртон ирнэ. Азар энэ үед цагдаа эмэгтэй амжиж ирж түүнийг чирэн өөр нэг өрөө рүү орж хаалгыг нь төвчдөг. Гэсэн ч сэлэн барьсан мах нядлагч тэдний байгаа өрөө рүү орох гэж оролдон сэлмээрээ хаалгыг нь сийжиж эхэлдэг. Гэтэл гинэт аврах том Жомнууд болон мах нядлагч сарнин алга болж эргэн тойрондох бүх зүйл хэвийн байдалтай эргэж ордог. Аниргүй толгодод харанхуй болоход элдв аимшигын зүйлс амлан гарч ирж харин өглөө болоход бүх зүйл эргэж хэвийн байдалтай ордог болж таардаг. Рүүз цагдаа эмэгтэй хоёр Широныг хайх хайлтаа үргэлжлүүлэн өнгөрсөн шөнө Рүүзийн олсон сэжүүрийн мөрөөр мөшгөн явсаар нэгэн зочид буудалд хурж ирнэ. Тэднийг зочид буудал руу ороход нэгэн эмэгтэй тэнүүлч эмэгтэй рүү чулуу шидэж байдаг бөгөөд тэр тэдэнд тэнүүлч эмэгтэйг охиноо алдсан шовдор амтан гэж хэлдэг. Энэ хотод тэднээс гадна өөр хүмүүс ч байдаг бөгөөд тэд сүмд хоргодон бүгдэг болж таардаг. Тэгтэл цагдаа эмэгтэй санамсаргүй 111 дугаартай өрөөний шүгээнээс хачирхалтай зураг олж тэд 111 дугаартай өрөөнд очиж үзэхээр болно. Энэ хооронд Кристофер эхнэр охин хоёроо олохын тус болж шөнө болоход хотын архивын газар руу нууцаар орж тэдэнд юу тохиолдсон байж болохыг мөрдөх бөгөөд тэр архивын бичиг баримт дундаас Алисаг төмрийн хохирогч болохыг тэмдэглэсэн баримт олдог. Харин Рүүз цагдаа эмэгтэй өнөөх эмэгтэй 3 хамтдаа 111 дугаартай өрөөг хайж явахдаа нэгэн шулмыг шонд хүлэн шатааж байгааг дүрсэлсэн зураг олж хардаг. Тэд эндхийн хүмүүс дэлхийн сүрлийг зогсоохын тулд шулмуудыг шатаадаг шулмын ангуучид болохыг ойлгож авна. Рүүз 111 дугаартай өрөө тэрхүү зурагны ард байгааг ойлгож улмаар өрөө рүү ороход бүх зүйл нь галд шатсан байдаг. Гинэт Рүүз Алиса охиныг олж харан араас нь дагаж явсаар нэгэн цооногт ирэхэд гараа дэлгэх Алисагийн хоёр гар нь дүрлцэн шатаж байснаа удалгүй замхран алга болдог. Тэгтэл цооногоос шууд дээшээ дэрхийдэл нисэн харанхуй болж байгааг илтгэснээр тэд харанхуйгаас нугдахаар хотын сүм рүү яаран гүйцгэн. Сүм шөнө болоход өөрчлөгддөггүй тул цор ганц аюулгүй газар байжээ. Тэднийг сүмд ирэхэд сүм дулаарын итгэгчид бөөнөрөө сүм рүү гүйн орж байх нь харагдана. Тэнүүлч эмэгтэй Рүүз болон цагдаа эмэгтэй хоёрт тэдэнд тэгтлээ их итгэхгүй байхыг анхааруулж сүм дулаарын итгэгчид тэртээ тэргүй өөрсдийн хийсэн үйлийнхээ үрийг эдэлж байгаа гэж хэлдэг. Бүгд сүм рүү орсон хойно өнөөх буудалд таарсан эмэгтэй тэнүүлч эмэгтэй рүү чулуу шидэхээр буцаж ирэх бөгөөд тэгтэл гинэт мах нядлагч ардан гарч ирэн эмэгтэйг барьж аваад улмаар эмэгтэйн биеийг хоёр хэсэг тасар татдаг. Энэ зур сүмийн хаалга харагдаж сүм дулаарын итгэгчид Рүүз болон цагдаа эмэгтэйг хараан зөвхөж чичлэн дайрч эхэлдэг. Учир нь тэд тэр хоёрыг шулан гэж бодож байжээ. Цагдаа эмэгтэй өмнө шууганыг намжаахаар сүүлчийн сумаараа хий боддог. Тэгтэл тэдний толгойлогч эмэгтэй хурч ирэн бүгд одоо залбирах ёстой гэж хэлснээр бүгд залбирал үйлцэцгэнэ. Залбирал дууссаны дараа Рүүз толгойлогч эмэгтэйгээс охиноо олоход нь туслахыг гуйдаг. Харин эмэгтэй түнд охиноо олохын тулд чөтгөртэй нүүр тулах ёстой гэдгийг нь хэлээд энэ нь маш аюултай болохыг анхааруулдаг. Гэсэн ч Рүүз охиноо олохын тулд юу ч хийхэд бэлэн байна гэж хэлдэг.
Ингээд тэд хамгаалалтын хувцас өмссөн хотын бусад иргэдийн хамтаар хотын эмнэлэг рүү явцгаана. Улмаар толгойлогч эмэгтэй Рүүцэд эмнэлгийн байршлын зураг дээрээс чөтгөрийн байгаа газрыг зааж өгдөг. Ингээд Рүүцийг яг явах гэж байтал толгойлогч эмэгтэй түүний охин Шэрон болохыг олж мэдээд бусдаа Рүүцийг барьж авахыг тушаадаг. Учир нь тэд Шэроныг шулан гэж итгэж байв. Азар цагдаа эмэгтэй Рүүцэд туслан тэдэнд саад хийж Рүүц ч энэ завшааныг ашиглан цахилгаан шатаар хонгил руу буна. Цагдаа эмэгтэй тэдэнтэй тэмцэлцэн ч буун сумгүй тул яах ч аргагүй болж ялагддаг. Энэ зуур Рүүц чөтгөрийн өрөөнд хурж ирэх бөгөөд нэгэн дуу хоолой түүнд аниргүй толгодын талаарх бүх үнэнг хэлж өгдөг. Хотын бүх иргэд Алисаг шулан гэж итгэн бүгд түүнийг үзэн яддаг байжээ. Алисагийн ээж нь тэнүүлч эмэгтэй бөгөөд хотынхан түүнийг гэрлээгүй байж хүүхэд гаргасан гэж ялгуурлан гадуурхдаг байв. Толгойлогч эмэгтэй Алиса охиныг сургуулийн цэвэрлэгчид хүчндүүлсний дараа түүнийг ариусгах хэрэгтэй гэж тэнүүлч эмэгтэйг ятгахжээ. Тэнүүлч эмэгтэй яах ч аргагүй болж зөвшөөрч сүмийн итгэгчид Алисаг шатаахаар зочид буудлын өрөөнд авчирсан байв. Тэгтэл сүмийн итгэгчдийг зан үйлээ хийж байхад нь санамсаргүй галдагдж эргэн тойрон дох бүх зүйлсийг шатаажээ. Хотын цагдаа тэр үед Алисаг амьд хിവэр байгааг нь олсон бөгөөд охины бие бүхэлдээ шатан аимшигтай хүнд нөхцөлт байдалд байжээ. Тэнүүлч эмэгтэй охиныхоо энэ байдлыг хараад өөрийнхөө шийдвэрт маш их харамсдаг. Алиса хотын бүх иргэдээс өшөөгөө авахар шийдэн чөтгөрийн тусламжийг авсан байна. Алиса охины тэр их хорсол хилэнгийн улмаас сүнс нь хар тал, сайн тал гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, сайн тал нь дөнгөж төрсөн нярайн биед орсон бөгөөд энэ нь хожим Рүүц Кристофер хоёрын асрамжийн газраас үрчилж авсан Шэрон охин байжээ. Одоо харин аниргүй толгод хотооргүйгээд байгаа охин бол Алисагийн сүнсний харанхуй тал нь байв. Алисагийн сүнсний харанхуй тал нь Рүүцэд толгойлогч эмэгтэй Шэроныг ариусгахын тулд шатаахаар төлөвлөж байгаа гэж анхааруулад булмаар сүмд очиж Шэроныг шатаахад саад учруулахын тулд Рүүцийн биед ордог. Энэ хооронд хотын иргэд Шэроныг тэнүүлч эмэгтэйн байрнаас олж барьдаг. Тэнүүлч эмэгтэй энэ бүх хугацаанд охиныг тэдэнд баригдуулахгүй тулд нууж байсан болж таарсан ч толгойлогч эмэгтэй үүнийг нь олоод мэдчихсэн байжээ. Ингээд тэд сүмд цуглацгааж ариусгах зан үйл хийхээр асар том түүдэг тал бэлтэнэ. Улмаар цагдаа эмэгтэй Шэрон хоёрыг шатаахаар тэднийг шатанд хүлж эхлээд цагдаа эмэгтэйг шатаадаг. Цагдаа эмэгтэйг гал даажмаар шатах зур толгойлогч болон сүмд улаарын итгэгчид уухайлан хашгирцгааж түүнийг шоолон инээлтэнэ. Дараа нь тэд Шэроныг шатаахаар бэлдэж байтал гинт Рүүц тэдэн дээр хурж ирдэг. Рүүц болж байгаа бүхнийг хараад маш ихээр цочиртон сүмд итгэгчдийг гимгүй хүүхдийг шатаасныхаа үлийн үрийг заавал идэх болно гэж хэлдэг. Түүгээр ч зогсохгүй тэр толгойлогч эмэгтэйг нүгэлтэн гэж хэлтэл уурсан толгойлогч эмэгтэй түүнийг хутгаар дүрж орхино. Рүүцийн цус шалан дээр тусалдал сүмийн шал гинэд цөмрөн цоорч эхлэх бөгөөд энэ нь чөтгөр эцэст нь сүмд нэвтэрч чадсны дохой байжээ. Сүмийн гол цооног үүсэн Рүүцийн ард өргөс тороор хүрээлүүлсэн Алиса аажмаар дээшлэн гарч ирэх бөгөөд сүмийн итгэгчид үүнийг хараад дайн сандарцгаана. Тэгтэл Алиса толгойлогч эмэгтэйг өргөс тороор ороож аваад бусад хүмүүс рүү ч мөн өргөс тор гүйлгэн барьж авч булмаар бүгдийг нь хідэн хэсэг тасчиж хаяна. Рүүц энэ зур бужигнаанаас зүхтэж яваад сүмийн нэг итгэгчийг дүртэл өөр нэгэн түүн рүү дайрах гэж оролддог. Тэгтэл өргөс тор өнөөх хэрийг ороон авч юучгүй болтол нь тастан хайдаг. Улмаар өргөс тутас тэнд байсан бүх сүмийн итгэгчдийг нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь хідэн хэсэг тасчиж хаях бөгөөд тэнүүлч эмэгтэй тэдний биеэс үлдсэн элдвсийг зэм дундуур алхаж явна харагдана. Харин энэ үеэр Рүүц энэ бүх цуснууж хэрцгий үйл явдлыг Шэронд харуулахгүй хичээнүүдийг нь тагладаг боловч Шэрон бүхнийг нууцаар харж амждаг. Гэтэл Алисагийн харанхуй тал гинэд өмнө гарч ирдэг. Маргааш өглөө нь Рүүц Шэрон хоёрыг сэрхэд бүх зүйл дуусаж нам гүн болсон байх ба Алисагийн харанхуй тал Шэроны биед орсон бололтой Шэрон нэг л өөр болсон байдаг. Ингээд тэд сүмээс гарч тэнүүлч эмэгтэй ганцаараа гуниглан үлдэнэ. Рүүц Шэрон хоёр машинтайгаа гэрлүүгээ давхсаар гэртээ ирэхэд бүх зүйл мандад бүрхэгдсэн байдаг. Энэ нь эцэстээ тэд зэрэгцээ ертөнцид гацсан хിവэр байгааг илтгэх бөгөөд нөхөр Кристофер нь ганцаараа бодит ертөнцид тэднийг хүлээж байгаагаар кино төгсдөг. Та бүхэнд Silent Hill буюу аниргүй толгод киноны товчлолыг хүргэлээ дараагийн киногоор дахин уулзцгаая.